That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Хонконгийн медиа салбарын магнат тэрбумтон хүний эрх ардчлалын төлөө тууштай тэмцэх Жими Лай за 2020 оны 8 дугаар сард бол бүгд найрамдах Хятад ард улсын коммунист намын зүгээс баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдэг одоо ийм хуулийн дагуу одоо баривчлагдсан. Түүнийг баривчилсан хамгийн гол шалтгаан гэвэл та бүхэн хэрвээ санаж байгаа бол за ер нь санаж байгаа бол гэдэг агч зүйл байхгүй бүгдээр бол санаж байгаах. За 2019 онд бол Хонконг даяар ардчлалыг дэмжсэн ардчлалын төлөөх маш том эсэргүүцлийн жагсаал болж олон сарын турш үргэлжилсэн. За үүнийг бол зарим хэвлэлүүд шүхэртэй жагсаал гэж бол бичиж байсан. Тэгэхээр Жими Лайын хувьд бол тэрхүү жагсаалын хамгийн гол санхүүжүүлэгч за мөн өөрийн медиа агентлагийг ашиглан уг жагсаалын ардчлалын төлөөх жагсаалын гол PR-ыг хариуцаж хийсэн. За эдгээр дээр нэмээд одоо хамгийн ноцтой нь гадны улсын засгийн газрыг бүгд найрамдах Хятад ард улсын дотоод асуудалд оролцох урилгыг одоо илгээж урьсан гэдэг одоо ийм шалтгаануудаас болж Жими Лайыг 20 жилийн хорих ялаар бол одоо өчигдөр буюу 9-ний өдөр бол ингэж шийтэглээ. Тэгэхээр 2020 оны 8 дугаар сард баривчилсан Жими Лайын баривчилгаа бол ерөнхийдөө маш тийм сүртэй үйл явдал болсон л та. Тухайн үед бол 200 гаруй цагдаагийн албан агчид за түүний ажилуулдаг Apple Daily хэмээх одоо хэвлэл мэдээллийн агентлаг руу хүч төрөн дайран орж ирээд тэнд байсан бүхий бичиг баримтууд болон компьютеруудыг лацдан хураан авч за мөн одоо компани дансыг битүүмжилж за улмаараа цаашлаад буюу одоо бүр эцсийн байдлаар компани үйл ажиллагааг нь бүр мөсөн ингэж зогсоож ийм одоо шийдвэр гаргаж ийм зүйл ботсон байгаа юм а. За улмаар Жими Лайыг баривчилсны дараагаар 2020 оны 12 дугаар сард түүнийг батлан даалтад гарах ямар ч боломжгүй болгож цаашлаад 2023 оны 12 дугаар сард гадны улстай хувилцсан хэрэгээр шүүж эхэлсэн. Жими Лайыг баривчилсан энэхүү баривчилгааг Хонконг болон Бээжингийн харилцааны эргэлтийн цэг болсон гэж олон улсын шинжээчид бол үзсэн. За үүнийг арай энгийнээр тайлбарлах юм бол Хятадын нэг улс хоёр систем зарчим бодит байдал дээр дуусаж буй дохио гэж үзэж болно. Мөн Жими Лайын кейс нь бүгд найрамдах Хятад ард улсад төр засгийг улс төрийг шүүмжлэх, төрийн эсрэг босгох нь ямар том эрсдлийг араасаа дагуулдгийг одоо харуулсан бодит жишээ юм. Хятад бол зах зээлээ чөлөөлсөн боловч улс төрийн тогтолцооны хувьд бол бүрэн коммунист улс юм. За иймээс Жими Лайын үйлдэл нь Хятадын дотоод тогтолцооны улс төрийн улаан шугамыг давсан үйлдэл гэж байгаа юм а. За Жими Лайын хувьд бүгд найрамдах Хятад ард улс эсвэл Хонконгийн иргэншилтэй нэгэн бол огтоосоо биш. За харин 1997 онд Хонконгийг британчууд бүгд найрамдах Хятад ард улсад шилжүүлж өгөхөөс өмнөхөн тэрээр Британий иргэншил авсан нэгэн. Гэсэн хэдий ч тэрээр Англид биш Хонконгод байнгын оршин суудаг нэгэн юм. За Жими Лайын хувьд тэрээр өөрийгөө цаг үргэлж Хонконгод өртөө учраас иргэншил хэдий өөр боловч Хонконгтон амьдарч Хонконгийн төлөө зүтгэн гэж одоо ойр тойрны хүмүүстэй бол ярьдаг байсан гэлцдэг. Учир нь Жими Лай Хонконгийн хөрс шороо, Хонконгийн зах зээлээс тэрбумтан буцсан учраас Хонконгийн төлөө зүтгэх нь түүний ариун үүрэг гэж үздэг байсан. Ингээд тэрээр өөрийнх нь залуу байх үед Хонконг ямар эрх чөлөөтэй нутаг байсан, яг тэр эрх чөлөөг хадгалж үлдээсэ хэмээн үзэх болжээ. Иймээс тэрээр Хятадын коммунист намын Хонконгод хэрэгжүүлж буй бодлогыг эрс шүүмжилж, Хонконгийн ардчлалыг дэмжигч хөдөлгөөнийг тууштай дэмжих болсон байна. Жими Лай бооцоо тавьсан ч гэж хэлж нэг талаараа болно. Мэдээж хэрэг ялвал эрх чөлөө ялагдвал харин шоронд ясаан тавих хувь тавилаа. За тэрээр бол бооцоогоо тавьж тоглоомонд зоригтой гард үрсэн. Ингээд үр дүнд нь ялагдаж баривчлагдсан. За улмаар өчигдөр буюу 2 дугаар сарын 9-ний өдөр түүний шүүх хурал болж Жими Лайд 20 жилийн хорих ялыг бол оноолоо. За энэхүү шүүх хурал хамгийн гайхалтай нь 30 хүрэхгүй минутын хугацаанд болоод бол дууссан юм. За түүнд өгсөн ял нь үндэсний аюулгүй байдлын хуулийн хүрээнд оноолсон хамгийн хатуу ял бөгөөд
хүний эрхийн байгууллагуудын зүгээс харин за Жими Лайд өгсөн ялыг нь түүний насыг харгалзан үзэх юм бол за түүнд өгсөн ял нь за бодит утгаараа бол шоронд нас барах буюу одоо цаазын ялтай ижлэхэн ял болж таарч байгаа гэдгийг мөн гадуур нэлээд ярьцгааж байна. Гэхдээ Жими Лай эцсийн хүртэл бол шүүх хурал дээр өөрийгөө гин буруугүй гэж зүтгэсэн. Түүнийг бүгд найрамдах Хятад ард улсын шүүхээс гадны улстай хувилдсан хэмээн буруутгахад тэрээр за энэ бүхнийг бүхэлд нь үгүйсгэж хизээч тийм зүйл болоогүй. Би Хонконгийн үнэт зүйлийг хамгаалахын төлөө тэмцсэн гэж бол өөрийн байр суурийг тууштай баримтсан. За Хонконгийн үнэт зүйлийг тэрээр одоо хуулийн засаглал, эрх чөлөө, ардчлал, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, тайвнаар цуглах эрх чөлөө хэмээн бол үзэж байгаагаа бол шүүх хурлын танхимд хэлсэн. За ер нь Жими Лайын амьдралын хувьд одоо ярихад анханасаа түүний амьдрал хизээж дардан байгаагүй. За Жими Лай дөнгөж 12 настай байхдаа Хятадаас Хонконг руу нууцаар дөрвөж за Хонконгт очоод оюутлын үйлдвэр цалин багтаа ажилтнаас эхэлж ажиллаж эхэлсэн байдаг. За оюутчин байсанд бол тэрээр одоо энэ чиглэлээр бизнес хийсээр Австрт Giordano брендийг бол одоо үүсгэн байгуулж хувцасны бизнест өөрийн томоохон ус мөрийг бол үлдээсэн. За тэрээр хувь хүнийхэн хувьд эрсдэлт дуртай зоригтой байсан ч тэр хэмжээгээр бол олон дайснуудыг бол хурааж чадсан. Улмаар 1995 онд Жими Лай медиа бизнесийн салбарт хүч түрэн орж ирж за Apple Daily сониныг бол эрхлэн гаргаж Бээжинг шүүмжилсэн нийтлэлүүдийг бол эв тодор гаргадаг болсон. За эцэст нь 2019 онд ингээд Хонконгийн ардчлалын төлөө хөдөлгөөнийг бол идэвхтэй дэмжиж эхэлсэн. За ингээд үүнийхэн үр дүнд бол тэрээр шоронд хоригдсон. За тэгэхээр түүний ажил амьдрал бүхэлдээ Хонконгтой холбоотой байсан гэж хэлж болно. За тэрээр хизээч Хятадаас олж авч чадахгүй байсан тэрхүү капиталист үзэл санаа, тэр бүх эдийн засаг болон эрх чөлөөний боломж боловцоо, хязгааргүй баялаг, хязгааргүй мэт эрх чөлөөг гагцхүү Хонконгоос олж авч чадсан гэж үзэж болно. Жими Лайын хувьд хүүхэд байхдаа Хятадын нэгэн төмөр замын буудал дээр зорчигчийн ачааг зөөж өгснийхэн хариуд за өнөөх зорчигч нь бол багахан хэмжээний бэлэн мөнгө за нэмээд нэг шоколад өгсөн гэдэг. Харин тэрхүү шоколад нь Хонконгоос ирсэн шоколад болж таарсан. Ингээд Жими Лай хэмээх бяцхан хүү тэр шоколадыг амсаж үзснийхэн дараагаар Хонконг руу тэмүүлэх эргэлт бусалдгүй асар их хүсэлт бол автсан гэж одоо үздэг, ярьдаг. За шоколад дэндүү амттай байсанд бол тэрээр Хонконгийг яг л энэ амт шиг деваажин гэж бол дотроо төсөөлөх болсон. За учир нь Жими Лай хизээч ийм амтыг бол өмнө нь мэдэрч байгаагүй. Энэ талаар тэрээр 2007 онд гарсан The Call of the Entrepreneur хэмээх одоо баримтат кинон дээр бол ярьсан байдаг. Мао Цзэдуны үеийн Хятад оронд ард иргэдийн амьдрал мөнхийн дарамт шахалтанд бол тасралтгүй өрнөдөг байсан. За аж үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой боловч бүтэлгүй ялах мууд за капиталистуудыг устгах хөдөлгөөнүүд гэх мэтээр бол дурдж ханашгүй. За Мао Цзэдун Хятадын төрд гарч ирснээр нэгэн цагт бизнес эрхэлдэг байсан Жими Лайын гэр бүл шууд коммунист Хятадд бол анхны хар жагсаалтанд тэргүй гинэгээр бол орж ирсэн. За үүний дараагаар цаг үеийн хүндхэн шуурганд бол түүний эцэг амиа бодож Хонконг руу зугтсан бол ээж нь харин хөдөлмөрийн хорих лагерт бол эвхэлж хоригдсон. Жими Лай өөрийн намтар дээр бичгтээ бол коммунист цагдаа нар гэрт нь хүчээр нэвтрэн орж ээжийг нь болон эгчийг нь гэрээс нь чирч гаргаж сөхрүүлж байгаад олон нийтийн өмнө бол доромжилсан талаар бол тэрээр дурссан. За үүнээс нэг их удалгүй энэ мэтээр олон нийтийн өмнөх доромжлол бол түүний амьдралын бараг хэвийн үзэгдэл болон хувирчээ. За коммунист хятадуудын хийсэн энэ мэт доромжлсон одоо үйлдэлүүд нь магадгүй Жими Лайын хувьд Хятадын коммунист намыг үзэн ядлын сэтгэлгээний тэрхүү суурин болж өгсөн байж болох юм а. За мөн түүний эмээ цаг үргэлж нэг үг хэлдэг байсан гэдэг. За тэрээр юу гэж хэлдэг байсан бэ гэвэл чи газрын самар зардаг байж болно. Юу ч зардаг байж болно. Харин заавал бизнес эрхлэгч болох ёстой хэмээн бол хэвдэг байсан гэжээ. Ингээд Жими Лай 12 настайд Мао Цзэдуны үхэл дагуулсан засаглалаас зугтсан олон сая хятадуудын адилаар Хонконг руу дөрөв шийдвэр гаргасан. За арай ядан Хонконгд ирээд ирсэн эхнийхэн өдрөө тэрээр шууд Бээлийн үйлдвэрт бол ажилд орсон. Ажлын цаг хэтэрхий урт за мөн хүнд нөхцөлтэй байсан ч одоо тэрээр тухайн үеэ бол дурсахтаа бол миний амьдралын хамгийн жаргалтай үе. Яагаад гэвэл надад ирээдүй байна, надад боломж байна гэдгийг анх удаага
би мэдэрч чадсан үе хэмээн тэрээр бол дурсан хэвтгэ. За мөн тэнд ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан хүмүүсийн ачаар англи хэл сурч эхэлсэн. За улмаар олон жилийн дараа тэрээр англиар чөлөөтэй ярилцаж чаддаг болсон. За ингээд 20 нас хүрэх үедээ нэхмлийн үйлдвэрийн дарга болж цаашлаад хөрөнгийн зах зээл дээр багагүй ашиг олсныхан дараагаар 27 наснда өөрийнх нь хувийн компани болох Comitex Knitters хэмээх компанийг бол байгуулсан. Улмаар Jimmy Lai бизнесийн ажлаар бол тогтмол Нью-Йорк хот руу явдаг болсон. За ингэж олон удаа явхдаа тэрээр нэг удаа Friedrich Hayek'ийн боодчлолт хүрэх зам гэдэг номыг бол уншиж үзжээ. За тэрээр бол одоо чөлөөт зах зээлийг хамгаалсан агуулгатай энэ номыг уншаад түүний үзэл бодол маш хүчтэй нөлөөлсөн гэдэг. За тэрээр тус номноос нэгэн гол санааг ойлгосон нь хүмүүс өөрсдийнхөө шийдвэрийг чөлөөтэй гаргаж мэдээллүүдийг мөн чөлөөтэй солилцож чадвал ямар ч ажилд маш сайн үр дүн гардаг. Түүний хувьд энэхүү эрх чөлөө нь Хонконгт буй хамгийн давуу тал байлаа. За тухайн цагаас хойш Jimmy Lai ном их уншдаг болсон. За тэрээр нэг номыг хэд хэдэн удаа давтан уншиж өөрийн дуртай зохиолчийн бүхий л бүтээлийг бол нарийн судалдаг болсон. За тэрээр яг энэ талаар ярихдаа бол би зохиолчийн гүн бодлыг ойлгож өөрийн болгохыг хүсдэг. Зүгээр нэг хэсгийг нь биш, бүтэн санааг бүхэлд нь ойлгохыг хүсдэг гэж бол хэлж байсан. За ингээд Jimmy Lai үйлдвэрлэлийн салбарт 10 орчим жил бизнес хийснийхэн дараагаар 1981 онд алдарт Giordano хэмээх бэлэн хувцсны сүлжээг бол байгуулсан. Түүний энэхүү бизнес fast fashion салбарт бол анхдагч болсон гэж үздэг. За Jimmy Lai бол маш амжилттай байсан тул хожим Японы Uniqlo брендийн дэлгүүрээ нээх үед за Uniqlo-гийн эзэн Jimmy Lai-аас бас зөвлөгөө авч байсан талаар бол мэдээлэл байдаг. За улмаар цаг хугацааны явцад Mao Zedong бүгд найрамдах хятад ард улсын үүсгэн байгуулагч нас барсны дараагаар их газрын хятад улс үе таалга багаар бол нээж эхэлсэн. За ингэснээр Jimmy Lai хятадын зах зээлд дэлгүүрүүдэд нээж хятад улс барууны орнуудын адил өөрчлөгднө хэмээх дотоод итгэл үнэмшил түнд бий болсон. За гэвч 1989 онд Бээжинд Тяньаньмэний талбайд ардчлалын төлөөх жагсаалыг бүгд найрамдах хятад ард улсын коммунист нам хүчээр дарсан явдал нь Jimmy Lai-г бол маш ихээр цочирдолд оруулсан. За Бээжинд ийм аимшигтай массын аллах болж байх үед түүний амьдарч ирсэн Хонконгийг 1997 он гэхэд Бээжингийн засаг захиргаанд буцаан шилжүүлэх тохиролцоо бол хэдийнэ хийгдчихсэн байсан. За энэ нь түүнийг бол маш ихээр болгоомжлуулсан. За ингээ 1990 онд Jimmy Lai Next хэмээх сэтгүүлийг бас гаргаж эхэлсэн. За улмаар тэрээр 1994 онд Бээжингийн Тяньаньмэний талбайн хядгалахад одоо гол үүрэг гүйцэтгэсэн Бээжингийн магчин хэмээх хочтой Ли Пен хэмээх хүнд нээлттэй загтлыг бол нийтэлсэн өөрийн хэвлэлээр дамжуулан за энэхүү загтал тэрээр Ли Пенийг бол маш ихээр доромжилж харааж шүүмжилсэн байдаг. За үүний хариуд Бээжингийн эрх баригчид мэдээж хэрэг бол асар ихээр ууралсан. Ингээд 1994-өөс 1996 оны хооронд Giordano брендийн Бээжин дэх хамгийн гол дэлгүүр болон Шанхай хот дэх 11 дэлгүүрүүдийн үе таалахыг бол хаах шийдвэр гаргасан. За үр дүнд нь Jimmy Lai Giordano брэнд дэх одоо өөрийн бүх хувьцаагаа бол худалдаж компани захирлын албан тушаалаа бол хүлээлгэн өгсөн байдаг. За тэрээр 2007 онд хийсэн баримтат кинонд дурдсанаар бол надад ямар ч утга учиргүйгээр мөнгө олох нь огтоосоо сонирн биш. IMSB медиа бизнес руу орсон. Мэдээлэл түгээх нь бол маш чухал. Мэдээлэл бол сонголт, мэдээлэл бол эрх чөлөө хэмээн хэлж байсан. За удалгүй тэрээр Хонконгийн ардчлалын төлөөх хөдөлгөөнд маш идэвхтэй оролцох болж удирдагчтай нь уулзсан стратеги ярилцдаг болсон. За нэг ёсондоо бол Jimmy Lai хятадын коммунист намыг ил тодоор шүүмжилдэг болсон гэж хэлж болно. За ингээд 1994 онд тэрээр би коммунист намыг бүхэлд нь эсэргүүцдэг. Учир нь хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг бүхнийг би үзэн яддаг хэмээн бичжээ. Мөн Jimmy Lai 1997 онд Хонконгийг хятадд шилжүүлэх үйл явдлын талаар ингэж хэлж байв. Бүхэл бүтэн 100 гаруй жилийн колоничлалын дараагаар Хонконгчууд их болсон хятад орондоо дахин тэврүүлэх гэж буйд би чин сэтгэлээсээ баяртай байна. Гэхдээ тэрхүү их орн нь эрх чөлөөгүй их орн байвал бид тэр их орны төр засгийг хайрлах ёстой гэж хэмээн хэлж байсан байх жишээтэй.
За гэхдээ тухайн үеийн хятадын удирдагч Jiang Zemin Хонконгийг хонконгчууд өөрсдөө удирдан хот дараачийн 50 жилийн турш өндөр түвшний автономт эрхтэй байх болно гэж амласан. За улмаар 2014 онд одоогоос 12 жилийн өмнө Бээжингийн эрх баригчид Хонконгт чөлөөт сонгуул явуулахыг зөвшөөрөөгүй улмаас Хонконгод бол анхны шүхэрт хөдөлгөөн жагсаалал эхэлсэн. За энэхүү хөдөлгөөн нь Жими Лайын хувьд дахин нэг хувь тавилангийн эргэлтийн мөч болсон гэж хэлж болно. Жагсагчид хотын гол бизнесийн дүргүүдийг 79 хоногийн турш бол эзлэн суусан. За Жими Лайын хувьд харин өдөр бүр өглөө 9 цагаас оройн 5 цаг хүртэл жагсагчдтай хамт талбай дээр бол барилдаг байсан. За гэсэн ч одоо тухайн үед бол 2014 оны жагсаал бол дөрвтэй үр дүнд бол хүрч чадаагүй тарсан. Иймээс 2019 онд буюу 5 жилийн дараа Хонконгод дахин галт дүрлцэж эхлэв. Энэ удаа их газрын хятад руу хүмүүсийг шилжүүлэн өгөх тухай маргаантай хуулийн төслөөс болоод Хонконгчууд бол дүрлцэж эхэлсэн. За эхэндээ тайван жагсаал байдлаар жагсаж эхэлсэн ч нөхцөл байдал айжмаар ширүүссээр 6 сарын дараа гэхэд хот бараг бүхэлдээ тулааны талбар болж хувирсан. За хар хувцастай жагсагчдад тоосго болон молотовын коктейлээр зэвсэглэж парламентын ордон руугаа дайрч энэ тэндгүй гал тавьж байсан. За харин нөгөө талаас цагдаагийн албан агчид тэдний эсрэг нулимс асаргуулагч хий, резен сумтай буу, даралттай ус шүршигч, за мөн зарим шаардлагатай тохиолдолд жинхэнэ буу хүртэл бол ашиглаж байсан. Харин Жими Лай энэхүү жагсаалын тэрүүг гинэнд болж явж байваа. За бизнесмен хүн тэр их завгүй амьдралын хэмнэлээс нь зав гарган очиж байна гэхээр Жими Лай үнэхээр хувь хүнийхэн үнэт зүйлийн төлөө бол тэмцсэн мэт бол надад санагдаж байна. За мөн Жими Лайын эрхлэн явуулдаг энэхүү Apple Daily хэмээх сонин за уг жагсаал хөдөлгөөнийг бол маш өргөн хүрээнд бол дамжуулан мэдээлж байсан. За энэ ч утгаараа түүний хэвлэлийн компани нь төр засгийг эсэргүүцсэгч үзэгчдийн цагаан хоолой болсон гэж бол хэлж болно. За Жими Лайын хувьд үнэхээр Apple Daily-гээр дамжуулан Бээжингийн батлаж буй хуулийн төслийг бол эсэргүүцсэн уриалгатай сурталчилгааг бол маш олон удаа тасралтгүйгээр нийтлэж за мөн Хонконгод эмх замраагүй байдал үүсгэхийг хүссэн хүмүүсийн тэрхүү сэтгэл хөдөлгөөнийг одоо суртал ухуулахыг бол маш ихээр хийсэн нь бол маргаангүй үнэн. За мөн хамгийн гол нь гэвэл одоо жагсаалын эд үеэр Жими Лай Америкийн нэгдсэн улс руу нисэж за тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Майк Пенстэй Хонконгийн нөхцөл байдлын талаар уулзалт хийсэн нь бас баримтаар нотлогдсон байдаг. За мөн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдахаас яг 1 сарын өмнө тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд хандаж Хонконгийг авраач гэсэн захидал илгээхийг за өөрийн эрхлэн явуулдаг Apple Daily хэмээх сонин хэвлэлээрээ дамжуулан нийт хонконгчуудыг бол уриалсан ийм асар том нийгмийн давлгаа бүхий уриалгахыг бол гаргаж байсан байх жишээтэй. За ингээд бүгд найрамдах хятад ард улсын шүүхийн дүгнэлтээр түүний хийсэн энэ мэт үйлдэлүүд нь гадны улсын засгийн газрыг хятадын дотоод хэрэгт оролцуулахыг уриалсан олон нийтийн дуудлага хэмээн бол дүгнэгдэжээ. За үнэхээр ч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп руу хятадын эзэмшилт байдаг нэг хотыг за авраач гэдэг одоо ийм мессеж явуулж ин гэдэг нь бол яалтчгүй бүгд найрамдах хятад ард улсын дотоод асуудалд бас халдаж байна уу гэвэл үнэхээр одоо энэ хууль ёсны хувьд бол халдаж байгаа хэрэг маргаангүй мөн. За ингээд одоо ийхүү Хонконг хэвээр нь байлгахын төлөө зүтгэж өөрийн үнэт зүйл, эд хөрөнгө, эрүүл мэнд, эрх чөлөө гэд өөрт байсан бүхнээ одоо үнэт зүйлийн төлөө золиосод чадсан Жими Лай гэдэг хүн бол нэг талаараа үнэхээр ардчлалын баатар мэт санагдаж байна. За харин зарим талаар нь харвал зарим нэг хүмүүсийн хувьд магадгүй бас урагч мэтэр бол харагдахыг бас үгүйсгэх аргагүй. За аль өнцгөөс нь харах нь мэдээж хэрэг таны эрх за хувь хүний үнэлэмжийн асуудал болохоор одоо хувь хүмүүсийн тэрхүү үнэлэлт дүгнэлтийн хэрэг чөлөөнд нь энэ одоо дүгнэлтийг бол үлдээх хэрэгтэй. За ингээд Жими Лайын талаар бол тодорхой мэдээллүүдийг ингээд өнөөдрийн дугаараар ямар ч тач та бүхэндээ хүргэлээ. За та бүхэнд таалагдсан байх гэдэгт бол маш ихээр найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.